Хүн бүр эрүүл саруул амьдарч урт удаан наслахыг хүсдэг. Гэвч эрүүл байх нь эргэн таны гарт бий гэдгийг тэр бүр ухамсарладгүй нь харамсалтай. Өнөө үед эрүүл ахуйн орчин нөхцөл уртцаар тавигдах болсон. Хүн эрүүл саруул урших, эрүүл амьдрна гэдэг нь эргэн таны өөрийн амьдралын хэв маяг эдэлж хэрглэж байгаа зүйлээс ихээхэн шалтгаална. Хүн бүр эрүүл байж эрүүл нийгмийг бүтээн. Үүнд эргэн таны оролцооч ихээхэн чухал юм а. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид Завхан аймгийн Улайстай сумын Богдын гол багийн иргэдийн нийтийн хурал, багийн засаг даргын ажлын алба, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын Завхан орон нутгийн хөгжил хөтөлбөр, аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч нартай хамтран зохион байгуулсан эрүүл амьдрал иргэний оролцоо аяны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү аян 21 хоногийн турш үргэлжилж иргэдийн дунд олон сургалт мэдээлэл, үйл ажиллагааг зохион байгуулжээ. Багийн иргэдийн дунд энэ Дэлхийн зүүн олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр иргэдийн дуу хоолой ба түүний өрн нөлөө өссөн аргачлалыг хэрэгжүүлэх хүрээнд 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. За манай ажлын хэсгийн ахлагч маань багийн засаг дарга Сандаг Сүрэн байгаа. За нарийн бичгийн дарга нь манай багийн төшмөллөөр ахлуулсан. Тэгээ бүх хурлын төлөөлөгчид оролцсон, хэсгийн ахлагч нар оролцсон. Ийм ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг бас нэлээд олон удаа хуралдуулж хийсэн. За энэ сургалтаар бас нэг энэ аяны хүрээнд нэг гол чухал бас тавьсан асуудал бол айл өрхийн усны савын хэрэглээ ямар байгаа. Айл өрхийн Богдын гол баг маань бас онцлог 2 голын дунд байдаг. Богд чигэстэй гэсэн 2 голынхоо дунд байдаг. Айл өрхийн нойлын хангамжир нь ямар байгаа гэдгийг ингээд судалсан. Тэгээ энэ судалгаанд бас хэсгийн ахлагч маань бас идэвхтэй иргэд маань яваад нэг 460 өрхөөс яг бичлэн судалгаа авсан байна. Тэгээ энэ 460 өрхийн нэг 128 нь цэвэр бохир толбогдсон байна. За нэг 230-аад өрхийн өөрийнхөө нойлыг шаардлага хангахгүй гэж ингэж шаардлага хангахгүй нойл байна. За нэг 100 гаруй өрх хүн бол бас стандарт хангасан сав хэрэгжилж байна. 10 петан, 40 петан. За мөн энэ сургалтанд оролцсон судалгаанд оролцсон айлын бараг 50% нь хуванцар шанах хэрэгжилсэн байна. Хэрэгжилж байна. Тэгээ хуванцар шанах хэрэгжилнэ гэдэг бол халуун одоо сүүгээ, халуун цайгаа хуванцар шанагаар самарж байгаа. Эрүүл мэндэд нь маш одоо аюултай. Тэгээ бас энэ аяны хүрээнд зарим айлууд шанагаа одоо сольсон, мөн усныхаа савыг сольсон, сургалтанд хамрагдсан усуд бас байгаа. За мөн энэ аяны хүрээнд 320 гаруй хүн одоо сургалтанд хамрагдсан. За мөн Дэлхийн зүүн олон улсын байгууллага маань 500 гаруй одоо боршуур хэвлж айл өрхөөр тараасан. Тэгэхээр энэний үр дүнд энэ судалгаагаа бид аймаг сумын хурлын төлөөлөгчдөөр дамжуулж улсын их хурлын гишүүнд бас хандах гэж байгаа. Яагаад гэвэл манай Богдын гол баг маань 2 голын дунд байдаг хөрсөн бохир. Энэ гол одоо хөрсөө бохир дууснаас болж энд байгаа хүмүүсийн эрүүл мэндэд бас одоо сөрөг нөлөөлж гинэ гэж ингэж одоо үзэж байгаа. Байранд байгаа хүмүүс нь усаа шүүж уудаг. За худаг хамгаалагдсан юмас авдаг айл өрх нь бол цэвэр шаардлага хангасан савнд одоо усаа авдаг, хадгалдаг ингэж явах юм бол эрүүл мэндээ бас хамгаална гэж ингэж бодож байгаа. Манай 260 айлын тэгэхэд гаднаас хүмүүс сүү авчир зараад байгаа. Тэгээ сүүгээ тарга эмүүсний савнд бүрчгээд ирээд одоо зардаг. Тэгэхээр энэ үн дээр бас иргэд маань аль болох тэр хортой савнд байгаа сүг хэрэглэхгүй байх, тэр хүнсний зүйлийг хэрэглэхгүй байх талаар өнөөдрийн наахаа явуулсан тэмцээн бас ойлголт өгсөн байхаа гэж ингэж бодож байна. Энэ аяныг бол ганц баг бол одоо бас зохион байгуулахад хүндрэлтэй. Яагаад гэвэл багийн төсөв гэж бол тэр болгон байдгүй. Тийм учраас энэ удаагийн аяныг манай Дэлхийн зүүн олон улсын байгууллагын Завхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн эрүүл мэндийн төсөл бидэнтэй маш олон зүйл дээр хамтарч ажиллаж, иргэдийн гарын авалгаар хангаж, сургалт хийх боломж олгож, за мөн өнөөдрийн одоо тэмцээн уралдаанд амжилттай бэлтгэж баг хамтлаа зохион байгуулсан хүмүүст урамшуулал одоо олголоо. Мөн бас энэ юуны хүрээнд Дэлхийн ногоон хөгжлийн сан гэж одоо сан байдаг. Тэр сан Монголын эмэгтэйчүүдийн сангаар дамжуулж Завхан аймагт бас улс хөтөлбөр дээр мониторинг хийсэн. Тэгээ энэ мониторингийнхаа хүрээнд бид бас одоо усны хэрэглээ тийм сайн биш байна гэдэг дүнг гаргаад иргэдийн бүлгийг чадахжуулах чиглэлээр бас жаахан одоо ажилласан юм байна. Тэгээ эднийх бас одоо хамтарч ажиллаа. Мөн
Монгол дайны хамтарсан нийгмийн түншлэлийн сүлжээ гэдээ бас нэг төрийн бас байгууллага байдаг. Тэгээд тэр төрийн бас байгууллага бас манай Шатар, Тенсэнд оролцсон улсуудын оролцоог дэмжиж бас одоо дэмжлэг үзүүлээ. Тэгэхээр тал талын хамтын ажиллагаа манай иргэдийн хурлын төлөөлөгчдөө өөрсдөө одоо зөндөө зардал гаргаж, итгэх оролцоогоор оролцож, хүмүүсээ итгэвчүүлж, санал бодлын сонсож ингэж оролцсноор энэ өдөрлөг бол ачаал бүгдэлтэй боллоо. Дэлхийн зан Монгол олон улсын байгууллага маань бол орчны эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр бол үндэсний стратегийн хүрээнд ажилладаг байгаа. Тэгэхээр зорилттой орон нутгуудын одоо асуудалтай орон нутгуудын нэг маань бол үнэхээр богдын голбаг, үнэхээр орчны бохирдол ихтэй. Тэгээ хоёр голын дунд одоо оршин суудаг хүн ам ихтэй. Тийм учраас бол одоо усны чиглэлийн асуудал бол маш их тулгамдаад байгаа асуудлуудын нэг байгаа. Тийм учраас Дэлхийн зан олон улсын байгууллага бол яг өвчлөл одоо мөн ямар асуудал байна вэ гэдэг дээр нь орон нутгийн иргэд мөн тухайн асуудал дээр хамтарч ажиллах орон нутгийн удирдлагын байгууллагууд болон иргэдийн төлөөлөл болсон байгууллагуудтай хамтраад энэ 21 оногийн аяныг бол нийт масс буюу 900 гаруй өрхүүдийг хамруулж энэ үйл ажиллагааг явууллаа. За ингэснээрээ бол бид ямар үр дүн хүлээж байгаа бэхээр иргэд өөрсдөө асуудалтай биднэрт ямар асуудал байна гэдгийг одоо ямар хүнд хандаж яаж асуудлаа шийдэх вэ гэдгийг бас иргэд маань тодорхой хэмжээнд ойлголоо. Мөн энэ аяны хүрээнд сайн дурын идэвхтнүүд гээд 9 бүлгийг 9 ахлагчаар сайн дурын хүмүүс ахалж ажилласан байгаа. Тэгэхээр энэ бас мөн сайн дурын ажил одоо нийгэмд сайн дурын ажил хийх эхлэлийг тавьж байгаагаараа бас ач холбогдолтой байлаа. Манай байгууллагаас иргэдийн дуу хоолой ба үр нөлөө гэдэг аргачлалаа энэ үйл ажиллагаатай хамтарч зохион байгуулсан. Мөн богдын голбаг дээр маань бол иргэдийн дуу хоолой ба үр нөлөө багийн маань бол дид бүлэг одоо баг нь бол байгуулагдсан. Ингэснээрээ мөн хэсгийн ахлагч нар гэдэг тэр сайн дурын ажил хийж эхэлсэн тэр хүмүүстэйгээ хамтраад бид бүгд бол олон хүнийг хамруулсан иргэдийг ухамсарлуулах буцаад иргэд маань бие биендээ нөлөөлөх, бие биендээ шаардлага тавих, өөрсдийнхөө эрх үүргийг ойлгох ийм эдгээр бол маш үр дүнтэй иргэд өөрсдөө оролцсноороо нийгэм маань төрийн үйлчлэгээ маань сайжирна гэдэг үндсэн мессежийг өглөө. Мөн сургалтын дараагийн нэг агуулга бол мэдээж хунцар савны хэрэглээ. Тэгээ ямар тэмдэглэгээтэй хунцар савыг бид одоо амьдралдаа хүнсний зориултаар хэрэглэх ёстой вэ гэдгийг бол иргэд маань мэдэж авснараа маш их чухал байлаа. Мөн одоо өрнөх хөгжил сүлжээ төрийн бас байгууллагын тэргүүн дуламжийн эмч маань бол мөн иргэн хүн та яаж эрүүл байх вэ? Таны эрүүл мэндийн 80% хамаарна гэдгийг бол бас мөн иргэдтэй маш их цуврал лекцүүдийг, сургалтуудыг өглөө. Эдгээр одоо техникийн тусламжийн чиглэлээр бол манай байгууллага хамтарч ажилласан байгаамаа. Хэсгийн ахлагч мөн одоо аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар ахалж ингэж хоорондоо энэ аяныг зохион байгуулсан байгаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд бас иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчтэй хувьд бас ард иргэдтэйгээ ойр дотн ажиллаж тийм ээ тэдний амьдрал ахуйд тохиолдож байгаа ямар одоо тулгамдсан асуудлууд байна. Ингээд одоо уулзаж ярилцах юм одоо боломж бас олдлоо. Ингээд ер нь одоо энэ үйл ажиллагаа бол уламжлал болгоод зохион байгуулагддаг. Энэ жилийн үйл ажиллагаа бол өмнөхөөсөө илүү их өргөн хүрээнд их амжилттай сайн зохион байгуулагдлаа. Сургуульд бол ерөөсөө л дэлхийн зун олон улсын байгууллагатайгаа хамтраад ерөөсөө ард иргэдийн усны зөв хэрэглээнд сургах гэсэн ерөнхий маш өргөн хүрээнд агуулгын хүрээнд явагдсан. Тэгээд энэгээрээ одоо бас ард иргэдэд нэрүүл авахын их дадал хөвшил олгох замын мэдлэг чадвар олгоход их чухал ач холбогдолтой болсон. Тэгээ нэг ийм сэдвээр одоо дагнаж явуулах нь илүү одоо бас их ач холбогдолтой байлаа гэж ингэж бодож байна миний хувьд. 9 хэсгийн ахлагч нар дотроо бас нарийн зохион байгуулалт хийгээд айл өрхөөрөө ард иргэдтэйгээ уулзаа тийм ээ яг бодит амьдралын судалгааг авснараа энэ жил их давуу байгаа. Тийм учраас ер нь богдын голын айр өрхийн усны одоо тэр хэрэглээ ариун эрүүл авахын төвшин ямар төвшөнд байна гэдэг ийм одоо бас нэг одоогийн бодит төвшний судалгаатай болсноор өмнөхөөс давуу. Тэгээд энэ судалгаан дээр үндэслээд цаашид одоо ийм асуудлууд дээр богдын голын айл өрхийн хүрээнд анхаармаар юм байна гэсэн ийм бас одоо асуудлыг олж авсан да
энэ 21 хоногийн аяны ач холбогдол байна. Тэгээ бид нар бол бас ингээд жилээс жилд улмал одоо туршлага хуримтлуулаад дараагийн одоо үйл ажиллагаанд илүү одоо бас яаж айл өрөх бүрийг те иргэн нэг бүрийг идэвхтэй оролцуулах уу гэдэг дээр илүү бас анхаарч ажиллая гэсэн юм л бодол төрж байна. Богдон голбогийн иргэдийн нийтийн хурал, багийн засаг дарга, ажлын алба нь Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатай хамтраад нийт 9 хэсэг манай Богдон гол дээр нийт 9 хэсэг байдаг. Нийт 9 хэсгийнхаа дунд бүгдэнд нь уралдааныг тусварт нь хэсгийн ахлагч нар тавиад энэ уралдаан тэмцээн энэ сургалтыг бүгднгийн зохион байгууллаа. За энэний хүрээнд бол зүгээр нийт спортын 4 төрөлт, урлагийн 2 төрөлт гээд нийт ааха тэмцээн гээд нийт нэг 7 төрөлт уралдаан явагдаад энэ нийт 21 хоногийн турш явагдсан. За өнөөдөр нийт дүнгээр бол манай Богдон голбогийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар цэцэрлэг нийт багийнхаа дүнгээр тэргүүн байр эзэллээ. За 2 дугаар байрт болохоор Цэнгэлтгийн 1-р хэсэг, 3 дугаар байранд болохоор Цэнгэлтгийн 2 дугаар хэсэг гэсэн багууд нь нийт дүнгээрээ байр эзэллээ. За тэгэхээр манай Богдон голбог дээр 2 голын хооронд оршдог гэдэг утгаараа бол хөрсний бохирдол ихтэй байдаг. Зөвөр 1 метр ухаад ер нь хөрсний ус нь дээшээ гарч ирдэг учраас хөрсний бохирдол ихтэй. За энэнийг яагаад бид нар иргэдийн нийтийн хурлын дарга манай иргэдийн нийтийн хурлын дарга нь болохоор эмч хүн байдаг учраас Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатай хамтраад энэ үйл ажиллагааг зохиосон гол утгач нь байгаа болов уу гэж бодож байгаа. За энэ дээр болохоор Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын төлөөлөгч Батгшиг маань гол үйл ажиллагаануудыг сургалтуудыг дэмжиж үйл ажиллагаа явуулж хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж манай багийн үйл ажиллагаанд хамтарч ажилласан нийт 920 өрхтэй нийт 3200-аад хүн амтай. За эдгээрээс манайхаас нийт спортын 4 төрөлт дээр нь за 800-аад хүн оролцсон байна. За өнөөдрийн үйл ажиллагаа буюу нэгдсэн үйл ажиллагаан дээр нь болохоор 200 гаруй хүн оролцжээ. Эрүүл амьдрал иргэний оролцоо аяны хүрээнд мэдээж эрүүл ахуйн асуудлууд хөндөгдсөн. Үүний нэг нь хувцар савны хэрэглээний тухай байлаа. Аяны багийнхан Улаастаа сумын Богдон гол багийн айл өрхийг 9 хэсэг болгон хувааж иргэдийн дунд судалгаа явуулахад ихэнх айл өрхүүд зориулалтын бус хувцар савыг хэрэглэж байгаа төдийгүй 2 айл дутмын нэг нь хувцар шанаг хэрэгэлдэг нь тогтоогджээ. Түүнчлэн хувцар сав хортой гэдгийг мэддэгч хүний биед ямар хор хөнөөл үзүүлдэг талаар тэр бүр мэдлэг мэдээлэл дутмаг байсан байна. Тиймээс энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллажээ. Эрт үеэс монголчууд бид мөнгө зэсэн аяганд цай уух, гуйлан данх домб, модон хувийн сав тэргүүднийг ахуй нөхцөлдөө ашигласаар ирсэн. Гэтэл өнөөдөр энэ бүх уламжлалт хэрэглээ алдагдаж бид олон төрлийн хувцар савыг ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Гэвч хувцар сав нь байгаль орчин хүний эрүүл мэндэд хортойг эрдэмтэд баталж дэлхийн нийт хувцар савнаас татгалзаж эхэлсэн. Харин манайд эсрэгээрээ хувцар савны хэрэглээ ихсэж зарим айлууд бодог шохоотой савыг хүртэл угааж унтны усны сав болгон ашигласаар байгаа нь энэ асуудал манай улсад ямар их тулгамдж байгааг гэрчилнэ. Бидний ахуй нөхцөлд тусаа зөөвөрлөж хадгалдаг хувцар савнууд ихэнхдээ химийн бодис хадгалахад зориулагдсан байдаг. Хувцар савн доторх чимээгүй хор таны эрүүл мэндийг хороож голтолсоор байгаа нь харамсалтай. Хамгийн их хортой хувцар савнууд 3, 6, 7 гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Ялангуяа иргэдийн ундны усаа хадгалдаг шар болон цэнхэр савнууд хамгийн хортой буюу 7 тэмдэглэгээтэй байдаг байна. Ийм савыг хүнсний зориулалтаар ашиглах хориотой бөгөөд зөвхөн химийн бодис, бензин дос тээвэрлэх хадгалахад зориулагдсан байдаг. Ахуй нөхцөлд энэхүү савыг ашигласнаар хор тавдар үүсгдэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Харин 5 гишүүн тэмдэглэгээтэй савнууд халуунд төсвөртэй хүний хэрэгцээний аюулгүй байдлыг хангаж чаддаг бөгөөд дахин хэрэглэж болдог байна. Тиймээс таны хэрэглэж байгаа усны сав шанаг 5 гишүүн тэмдэглэгээтэй бол хэрэглэж болно гэсэн үг ээ. Ийхүү аяны багийнхан хувцар савны хэрэглээний тухай иргэдэд мэдээлэл өгснөөр бодит үр дүнгууд гарсан гэдгийг хэлж байлаа. Айл бүгд хүн бүгд одоо өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, сайн сайхны төлөө уул ус арчаан, гол мөрөн, ой, мод энэ байгаль орчноо хамгаалахын тулд одоо энэ олон улсын оролцоо
энэ хэлж ярьсан үгийг ойлгож хүн бүгд л одоо ойн тойнтой ортол ойлгож одоо тэр уул ус булаг шанд хүртэл одоо цэвэр ариун байлгаж тэгвэл бидний эрүүл мэндэд ашигтай хүн бүгд эрүүл сайхан амьдрын штэ ямар нэгэн ус цэвэр байвал усгүйгээр хүн амьдрахгүй штэ ус цэвэр байж ичил бидний эрүүл мэнд сайн байна. Тэгээд одоо энэ хуунцлог самнаас айлсхийх гэл энэ иргэнэ энэ 21 хоногийн аянд орсон тэгээ хүн бүгд одоо тэр хуунцлог самнаас айлсхий зөх хэмжээний хэрэглээхээс одоо пятан торох дээр үеэс эцэг өвгдөөсөө одоо уламжлагдаж ирсэн тэр сав суулга одоо модон пятан төмөр савыг л одоо мөнгөн аяг зэс гуйл гэл одоо тэр бүгдийг л одоо амьдралдаа хэрэгжүүл хэвшүүл сурцгаая л гэж одоо энэ Богдон Монголын одоо иргэдэдээ уриалж байна. Аяны хамгийн гол ач холбогдол бол одоо усаа хайрлах. Одоо дээр үеэс уламжлагдж ирсэн одоо тэр энэ одоо энэ байгаа энэ савнуудаас зайлсхийж хуунцлог самнаас зориултын бус. Дээр үеэс л одоо тэр уламжлагдж ирсэн тэр сав суулгаад амьдралдаа хэрэгжүүлж одоо хүн бүгд л ус байгаль мод сууг одоо юу байдгийг тэр бүгдийг л одоо хайрлж хамгаалахад одоо тийм аянд явагдаж одоо хүн бүгд ойлгосон байхаа л гэж бодож байна. Энэ бол энэ аяны ажил бол сайн явагдсан шүү дээ. Манай Богдонголд бол айл бүрт өрг бүрт хүн бүрт одоо хурч ажилласан. Ойр дотныхондоо бол хийж ярьсан. Одоо энийг хэрэгжилж болчихгүй нэ гэдгийг тэр бол бас ойлгосон байгаа. Энд чинь болдгүй байна. Ийм савыг хэрэгжилдэг юм байна. Энд чинь бол хэрэгжилж болдгүй сам юм байна. Бидний хэрэгжилжянснаар энэ 40 пятан 10 пятанд бол одоо хэрэгжилж бидний болох сам юм байна гэдгийг бол ер нь орчин тойрны улсууд бол бүгд ойлгож авсан. Тэр зүйлийг л ойлгосон. Тэгээ одоо тэгэл тэр усыг одоо хэрэглэх, одоо усыг зөв хэрэглэх, зөв савнд усыг хэрэглэх тэр үйл ажиллагааг л их дэмжиж идэвхтэй оролцож байна доо. Энэ аяны хүрээнд бол одоо хүн бүгд би одоо Богдонголын хамт олон энэ завхамчудаа хэлэхэд бол бүгдээрээ одоо өрөх хүрээс л нэг хүн гарч орчин тойрон гол энэ хойд голоо цэвэрлэе, цэвэр байлгая гэж би уриалмаар байна. Хүн бүгд л орчноо хашаанаас эхлээ тэгээ байгаа орчноо цэвэр байлгах юм бол тэр чинь цэвэрхэн байна шүү дээ. Тэгтээ л одоо хүн бүгд одоо нэг гараад нэг багаас охин байгуулаад багийн одоо дарганаар одоо энэ багийн удирдах хүмүүс ингээд явал хогондоо гараач гэж хэлэхдээ айл бүгдээс нэг хүн гараад тэр орчноо цэвэрлждэг, гол зөөрмөө цэвэрлждэг, цэвэр орчин байлгах юм бол байлгацгаа цөмөрөө цэвэрхэн орчинд амьдрил гэж хэлмээр. Энэ зохиогч аян бол ард иргэдэд маш их үр дүнтэй аян боллоо. Манай хангамжийн хэсэг гэхэд ерөөсөн ус цэвэр орчин гэсэн тийм урайтайгаар ерөнхийдөө ус чанарын эрдэнэ гэсэн ийм урайтайгаар бол энэ 21 хоногийг өнгөрөөлөө. Манай хангамжийн хэсэг чинь 86 айл өрх орж энэ улсад мэдээллийг бол хүргэсэн. Хангамжийн айл өрхөд бол энэ мэдээллийг маш баяртайгаар хүлээж авч 6 айл одоо пявр шангаан сольж хайсан, нэг айлд усныхаа савыг сольж одоо 25 пятантай болсон. Ер нь бол цаашдаа орчны эрүүл ахуй бол орчиндөө эрүүл ахуй ингээл одоо сайхан байлгана гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээд одоо нэгдүгээр годон бол орчин тойрныхоо хог навшиг их сайхан цэвэрлсэн. Мөн одоо бид нар ганцхан одоо ус юугаар болдгоомаа гэдэг гэж ойлголтыг ард иргэдэд өгөөд тэгээд одоо ялаа устгалыг авгалтай цагт нь устгах энэ ажлыг бол нийт орсон айл өргөтөн одоо хамгийн гарын дор материалаар хийх арга заа зурсан. Ер нь одоо ард иргэд бол ус чанарын эрдэнэ, орчин нөхцөл одоо амин эрдэнэ гэдгийг бол ойлгосон. Энэ аяны явцдал ер нь одоо бүх ард иргэд бол одоо энэ пявр савны хэрэглээ одоо бүх айлууд хэрэгэлдэг юм байна. Энэний хор холбогдлыг бол одоо ойлгоцсон. Энэ бол бас нэг акц гэж бодож байна. Ер нь бол одоо усны хомстоос гардаг янз бүрийн халдварт өвчнүүд, одоо усны бохирдлоос үүсдэг халдварт өвчин, булаг шандаа их болон хамгаалах энэ ажлыг бол ерөнхийд нь одоо ард иргэд өөрийнхөө гарт авсан гэж би ойлгож байна. Ард иргэдээс одоо гарч байгаа санал бол ер нь одоо энэ аймгийн төв дотор бүр ялангуяа Богдонгол баг маш их хүн амтай шигүү ийм суурьшилтэй байдаг. Малыг л одоо байхгүй байлгаж өгөөч. Энэ одоо мал бол энэ хөрсийг их бохирдуулж байна гэсэн ийм санал бол тавьж ирсэн. Хоёрдугаарт бол энэ нөгөө бохир ус жорлон бол доогоор нэвчиж одоо умдны устайгаа бид нар ийм юм ууж идчихэд болов гэсэн ийм ойлголттой байсан. Мөн одоо голын энэ
захаар одоо машин тэрэг угаах, хог нов шаях, ил задгай одоо юм угаахыг л одоо болиулах талаар цаанаас арга хэмжээ авч өгөөрэй гэсэн. Тэрнийг бол одоо бид ард иргэдийн гарт нь өөрт нь одоо сургалт хийж өгсөн гэж бодож байна. Би хэсгийн ахлагчаар ажиллаад 84 айлаар орсон. 84 айлын доотлын хүн доотлын айл хэд 3 ам бүлтэй айл. Тэгээ би 240 түнтэй бол бичлэн уулзсан. Ерөнхийдөө усны хуунцар савны талаар одоо тэрний талаарх мэдээлэл бол нэгдүгээр төгсөө хэрэглээг. Хоёрдугаарт нь бол орчин нэрүүлэхүйн талаар мэдээлэл өгсөн. Гуравдугаарт нь одоо энэ юу хавар болж одоо энэ халдвар төвчий гисэн. Тэгэхээр энэ орчны эрүүл ахуй, орчны хог новшоо одоо зэвэрлэх талаар, ялааг авгалтай цагт нь устгах талаар одоо тийм юуг мэдээллийг бол өгсөн. Ер нь бол айл өрхөд ялааг устгах тийм энгийн аргад бол сурсан гэж бодож байгаа. Нэгдүгээр хангамжийн, нэгдүгээр гудамжны 17 айл яг урдлынхаа гудамыг усны наатлаа бол цэвэрлсэн. Энэ бол бас нэг үр дүн гэж бодож байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт боломжтой гэсэн 6 айл шангаа өөрчилсөн. Халуун усантай дүржтэр пер шингийг хэрэглэж болохгүй гэсэн юм ойлголтоор 6 айл байсан. Нэг айл усныхаа савыг өөрчилсөн. Манай иргэдийн хурлын Бадан хотын дарга бол 2 айлын усны савыг юу яаж өгнө усны сав сольж өгнө гэсэн. Иргэдтэй хандаад усаагаар орчин 3 чандман эрдэнэ гэдгийг л доо санживараа гэж хэлэх гэж. Эрүүл амьдрал иргэний оролцоо аяны үеэр Уйласта сумын Богдын гол багийн Борд Дунзангийн хэсгийн айл өрхүүд бохрын шугамд холбогдоогүйгээс хөрсний бохирдол ихээр үүссэн. Цаашлаад агаараар бус бохрын үнээрээр амьсгалж иргэдийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлж байлаа. Тиймээс бид мэдээллийн мөрөөр газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцж орсон суугчдаас мэдээлэл авсан юм. Энэ хэсгийн газрын хөрс доошоо 1 м хэртэй ухаадал ус гарч ирдэг байна. Үүний улмаас айлуудын модон жорлон хальж хөрсөнд нэвчснээр хөрсийг онц их хэмжээгээр бохирдуулж зуны цагт агаар амьсгалтаж хэцүү болдог байна. Борд Дунзангийн энэ хэсэгт 50 гаруй айл өрхийн 200 гаруй иргэд оршин суудаг. Эдгээр айл өрхүүд бохрын шугамд холбогдож чадаагүй улмаас эрүүл орчинд амьдрах нь бүхэл хүүхэд тоглогч гадаргүй болоод байна. Өвөлдөө нүүрсний утаанд дарагдаж зундаа бохроор амьсгалсаар өдийг хүрчээ. Тиймээс энэ хавийн оршин суугчид бохрын шугамд холбох асуудлыг улсын их хурлын гишүүд болоод аймгийн удирдлагуудад уламжилт өгөхийг хүсэж байлаа. Манай эндхийн тулгамж байгаа асуудал бол одоо бохрын асуудал хамгийн чухал. Одоо метр ухаал хөрсний усан нэвчээ гараад ирдэг. Нойл дээр нь барина метр нойл дороод үрч. Хөвөл болон нэрсээ нойлон дүүрэл хавар хайлал хөрсөөрөө нэвчээл одоо энэ уг нь манай голын арал, 2 голын арал, 2 талынхаа голыг л бохирдуулж байна. Энийг л одоо бүх шатны байгууллагууд ярьж ээж энэ үн дээр хөрөнгө мөнгө гаргаж өгчээж бохиртой холбож өгмөр байдаг. За бид нэр бөөнөрөө ярьдгийг иргэдийн хуралтайгаа ярьж байгаа багийн засаг даргатайгаа ярьж байгаа дэлхийн зүгтээ ярьж байна. Их хурлын гишүүд наран туяа ирсэн дөрөв дамжуулж гисэн. Одоо хөрөнгөний асуудал маш чухал. Барих тэр юугаад чухал. Барих арга технологи гаргаж өгсөн. Зураг гаргана. Тэгээ 5 дугаар цэцэрлэгээс тэнд бохрын шугам байдаг, төв шугам. Тэрүүнтэй холбоход 2 км орчим бараг урт шугам байна. Тэгээ доошо газар ухад гүний шугам тавихад метрээр ухаал ус гарчдаг. Гүний ус гарч ирнэ. Гүний усаа зайлуулахын тулд бас хөрөнгө мөнгө хэрэгтэй. Одоо бид нэр өөрсдөө үртэл бохрын шугам тавихын тулд өөрсдөө бас хөрөнгө мөнгө гаргаж айлууд андуу мөнгө цуглуулж байгаа. Энэ бохир юм байх ч ерөөсө хавар хайлал бохир нь хайлал урсан хүүхдүүд тоглох газар байхгүй. Тэг явгонгүй ороод ерөөсө газар гисэх нь үндсэндээ л бохир дотор явж байгаа. Тийм асуудал хамгийн чухал нь. Би одоо 40 гаруй жил амьдарч энд энэ бор байшинд. Бохирын асуудал маш хүнд. Шачатны байгууллагууд хилдэг. Тэгээд хөрөнгө мөнгөн дээр л гацдаг. Одоо энэ ойролцоо барьсан хувийн байшингууд төр бохир толбогдсон. Тэгэхээр одоо бүгд л нийлж ээж хөрөнгө мөнгө хандуул эндээ сандуу гуйжл бохрын асуудлыг л
шийдэж өгөөч л гэж хүсэж байгаа. Энд 2002 оноос хойш амьдарч байгаа. Одоо тэр цагаас хойш одоо энд олон жил амьдарлаа. Энэ уурын зуухнаас болж энэ газрын хөрс бохирдож байна. За тэгэл тэрнээс гадна уг нь одоо бохирын шугам тавиад өгчих хөл их сайн байдаг. Ер нь л хамгийн гол нь бохирын шугам л байна шүү дээ. Одоо энэ чинь нэг л энэ жорлон гуудсын тэмдгэл нэг жорлон айл болгон жорлонтой. Тэгэхээр энэ зарим айлууд бол тавьсан байгаа юм шиг байна. Манайхан одоо ингээл энэ хэдэн айл тавиагүй байгаа юм шиг байгаа. Тэгээд чинь энэ уурын зуухнаас болоод ингээл энэ хөрс чинь ийм хав хар. Энд одоо жижиг хүүхдүүд тоглох ямар ч арга алга. Тэрээс гэрээс гаргахгүй байгаад ахаар чинь бас хэцүү шүү дээ энэ хүүхдүүд чинь агаар дутагдана. За тэрнээс гадна одоо энэ бохирын шугамыг нийтэд нь тавьж өгвөл одоо хоёрын зүгээс одоо юу хэрэгтэй юм тэр болгоны одоо хэрэгтэй юм байдаг юм бол өгье. Одоо юу хэрэгтэй байдгийг тэрнийг бид нэр өгж одоо бид нэр бохирын шугам тавьж өгөх тусалцаа үзүүлвэл их сайн байна. Эрүүл мэндийн хувьд бол маш их сөрөг нөлөө үзүүлэхээр барах уу? Ингээл гараад одоо энэ манад өлгийтэй хүүхдтэй хүн ирсэн байгаа. Ингээл гарахад хүүхдийн нүрээ дүүрэн көө. Тэрөөсөө нуурын зохны чинь көө тэгэл унчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр ч одоо нялх хүүхдийг аваа гарах ямар ч нөхцөл алдах. За тэгэл одоо муус жорлон хоёр чинь нийлцсэн байгаа. Одоо тэгэл зуны цагт чинь тэгэл ялаа шомолоос үзүүлэл ирнэ. Хэцүү шүү дээ. Бидний эрүүл хавууд ер нь их л сөрөг нөлөө үзүүлж ийн гэж би бодож байгаа. Ингээд энэ олон айлын нойлууд чинь муухай өнөртэй л одоо ингээд хоёр нийлцсэн байгаа шүү дээ жорлонгууд. Одоо тэр манай хүүхдийн энэ зөргөөгийн энэ манай энэ хоёр айл чинь ингээд хоёулаа ингээд нэг дорл яг дундуур нэг хашаатал байгаа болохоос биш нэг дорл байгаа шүү. Тэгэхээр тийм байгаа болохоор чинь ямар ч арга одоо өөр газар нойл явах яг энэ байхгүй. Ух газар байхгүй. Тэгээ нойл ерөөс уух ямар ч арга тэгээ нэг өндөр дээр одоо энэ зөргөөгийн нойл бол өндөр манайхаас өндөр байлахгүй гэхээр чинь дороод өөрчиж байна. Одоо манай хүүгийнх бол дүүрцэн хальцсан л байгаа. Нам тавьсан учраас тийм л байна. Бохирын асуудал ер нь хэцүү, хөрсний бохирдол ихтэй. Энэ байдлыг л одоо удаадараа одоо чинь хүмүүст бол ярьж байсан. Одоо бидний манай энэ орчин ч одоо халаалтаа оруулсан бид хөөр хүчин чадлаараа өөрсдөө цэвэрсээ оруулсан. Одоо бохирын өвлөндөө бид нар мэрэгжлийн үед хүчин чадлын үед бид хөрөлцөхгүй байна. Тэгэхээр энэ байдлыг л одоо аймгийн төлөөлөгч, их хурлын гишүүд одоо уламжил болгож цааш нь бидний энэ орчныг сайжруулах бол бидний амьд орчин хүүхдүүдийн тоглох нөхцөл бололцоо их сайжруулах гэж иргэн хүний үед бодож байна. Удаадараа яг төлөөлөгчтэй л хэлжсэн, ярьж байсан. Аймаг орон нутгийн хэтийн юунд байдаг л үгээл хий сонирхч идэг. Би одоо энд 20 гаруй жил амьдарч байна. За тэгэл энэ чинь хамгийн хэцүү юм хүүхд тоглох орчин байхгүй. Одоох нь яг ингээл би дээр ингээл янз бүр юм гараад байх нь гайгүй ч гэсэн одоо хүүхд тоглох орчин байхгүй гэдэг нь бол тэгэл нойл нүртэл сайхан чөлөөтэй агаарч оруулчихгүй байшинд гэр орондоо. Тийм л хэцүү байдаг да. Энэ авийн хөрсний бохирдолд хүн амьдрахад бэрх болсон нь илт байлаа. Дайран дээр давс гихчээр ойрхон халаалтын уурын зөх байдгаас болж газрын хөрс бүхэлдээ нүүрсний дортог болжээ. Хүүхдээ салхилуулахаар хэсэгхэн хугацаанд гарахтал нүүр нь хөө дортог болчихдог хэмээн иргэд учирлаж байлаа. Бор дүнзэнгийн ногоон барьны орчин суугчдыг бохир залбах асуудал яригдж эхэлсэн ч ойр хувийнхэн зарим айл өрхүүд ямар ч төлөвлөлтгүй байр сууцаа барьснаас болж бохирын шугам явах газаргүй болцоход байгаа юм. Энэ хэсгийг бохир толбох зураг төслийг нь гаргах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эрүүл амьдрал иргэний оролцоо гэсэн энэ аяны хүрээнд нэг хөндөж байгаа судалгаагаар явсан улсуудын харж байгаа асуудал бол энэ бор дүнзэн ногоон байр гэж одоо эртээр үеэсээ нэрлсэн энэ хэсгийн хөрсний нэвчил энэ хүмүүсийн бохирын асуудал одоо хамгийн тулгамдсан асуудал байгаа. Тэгэхээр энэнийг одоо бохир толбох асуудал хамгийн чухал одоо асуудал байгаамаа. Тийм учраас манай багийн одоо айл өрхийн 50 гаруй хувь нь бохир толбогдоогүй, нойлынх нь асуудал маш муу гэсэн юм дүгнэлт гарч байгаа. Тэгээд энэ асуудлыг хөндөж одоо холбогдох хүмүүст одоо тавих гэж байгаа л бидний гол зорилго. Иргэдийн хүсэж байгаа ч одоо гол санал бол энэ байгаа. Бохир толбогдчих юм бол бидний хөрсний бохирдол гайгүй болно. Бидний эрүүл мэнд одоо энэ бол сөргөөр нөлөөлж байна гэж байгаамаа. Энэ асуудлыг бас одоо саяхан их хурлын гишүүн Нарантай бас манай баг дээр ирж уулзсан. Бас энэ асуудлыг хөндөд тавьсан. Судалгаа тооцоогоо хийгээд эрүүлээч гэсэн. Тэгээд бид бол одоо айл өрхийнхээ
судалгааг ерөнхийдөө гаргачлаа. За мөн энэ хэсгийг одоо хаагуур бохирынхан шугам явах боломжтой байна гэд усны аюулгүй байдлын аймгийн зөвлөлийнхэнтэй бас уулзаад зургийн нэг тойм зураг гаргаад өгөөч гэж хүссэн. За мөн улаастай сумын иргэдийн хурлын төлөөлөгч Бүрүү Жаргал маань бас төсөвчин бас анхны байдлаар төсвийг хийчих боломжтой гэж ингэж одоо бодож байгаа. Эрүүл амьдрал иргэний оролцсон айныг энхүү амжилттай зохион байгуулж, иргэдийн амьдрал ахуйд хэрэгтэй олон чухал мэдээллийг өгч, тодорхой асуудлуудыг хөндөнд тавьсан гэд бодит үр дүнгууд гарсан байна. Мөн Богжийн гол багийн иргэдийн дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, шатар, ааха зэрэг тэмцээнүүдийг зохион явуулж, хаалтын үйл ажиллагааныхаа үеэр шилдэгүүдэд шагнаж урамшууллаа. Бүх тэмцээнүүдэд амжилттай оролцсон Улаастай сумын 2 дугаар цэцэрлэгийн хамт олон шилжин явах цомын эзэн болсон юм. Энэхүү айныг цаашдаа ч уламжлал болгон үр дүнтэй зохион байгуулна гэдгийг айны багийнхан онцолж байлаа. Хамгийн гол нь эрүүл амьдрахад иргэн таны өөрийн оролцоо нэн чухал. Тиймээс таны амьдралын зөв дадал хэвшил, зөв сонголт, зөв хэрэглээ өөрийнт нь болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах үндэс суурь болдог юм аа.